Өчигдрийн үйл ойлголцоонд дуусч Ичээ маань найзуудтайгаа гадагшаа гарахаар ирдэг. Даанч нөгөө далжижсэн шар ус дээр Ринтаро гихч нь хоцордгоороо хоцорч ирж байгаа аж. Энэ хоёр маань шинэ хаваараа зугаацхаар болдог. Энэ хоёр шил сонирхож байж байгаад Ичигаас найз нь асуудаг. Зуны фестивалаар явах чинь маргааш үстэй. Та хоёр явах хэвээрээ юу гэсэн? Ичээ маань явахгүй л гэдэг. Найз нь гайхаад асуусан нэг юм ярьдаггүй. Тэр хооронд нь Ринтаро маань хүрээд ирдэг. Ринтаро хурж ирээл шууд уур амьсгалыг мэдэрч байгаа юм чинь. Тэгээд юу ярьж байсан гэсэн манай Ичээ маань энэ хоёртой хамт фестивал явдаг юм уу гэж хэлдэг. Ринтаро ч юу вэ? Ханхуйтай явна гэж яриаггүй мүү гэсэн нөгөө найз нь чимээгүйгээд энэ хэд маань өөр юм хийж хөгжөлдөхөр явдаг. Зүгээр юм шиг дүрсгэж байгаа ч Ичээ маань нэг л таагүй байгаад байдаг. Үүнийг ч найз нь анзаардаг ч нэг юм яриад байдаггүй. Би угийн хөнгөн хоймгой хуу учраас айгүй хурдан мартчих байх гэсэн найз нь ч гүй энэ чиний анх удаа чин сэтгэлээсээ дурж байгаа зүйл үстэй. Үнэхээр зүгээр юм уу гэсэн дууга хороочдаг. Энэ үгийг сонссон Ичээ маань найзаагаа явсны дараа уцаа гаргаж ирээд ёй руу амлалт хэвээрээ юу гэж үчдэг. Гэхдээ яг энэ хэсэг дээр энэ чатаа явуулсан хэсэг нь яг баттай харагддаггүй шүү заяа. Ёй ч энд хоёр найзтайгаа хамт хичээлээ давтаж байх ба Ичээ рүү амлалт хэвээрээ юу маргааш хэдэн цагаас хаана уулзах вэ гэж бичих гэж байгаад болдог. Хоёр найзынханд санаа зовоо туслахыг хүссэн ч энэ хоёр найз нь хайр дурлалын ямар ч туршлагагүй мэлээ. Тэгээд үүнийгээ хэлсэн. Ёйч энэ үгийн миний асуудал учраас өөрөө шийдээ. Та хоёр цадаа болоод хэрэггүй. Гэхдээ ямар нэгэн тусламж хэрэгтэй үед та хоёрт найдаж болох уу гэж хэлдэг. Хоёр найз нь ч үнэхээр баярлаад бидэнд даатгал гин. Ёй боддог. Сэмпай ёй хоёрын харилцаа цаг ирэх тусам улмал ойртдог боловч ойртох тусам нэг нэгэндээ тааш тохирдоггүй. Ёй өргөж түүнд зориулж нэг зүйл хийхийг хүсдэг ч тэр нь ерөөсө бүтдэггүй гэж бодоод байж байдаг. Ингэсээр орой болно. Энэ хоёр одоо маргааш яах гээд байгаа юм бол доо. Орой унтахаас өмнө Ичээ орон дээр юм бодож байдаг. Энэ нь өөрийнх нь экс найз охинууд юм байлээ л дээ. Ичээ өөрд нь хайртай гэсэн хүн болгонтой л үерхчихдэг. Даанч нөгөөд нь зүгээр л Ичээгийн мөнгө царайлаг өндөр гих үгсээс нь болоод үерхийг хүсдэг шуналтай амьтад болж таардаг. Үүнийг Ичээ мэддэгч тоо томшгүй октод ашиглуусаар л ирсэн байдаг. Үүнийг жинхэнэ хайр гэж итгэсэн юм шиг байна лээ. Энэ хэсэг ихтэй үзэхэд айгүй хэцүү заяа. Өөрийг нь хүсэж шунсан октод найз охиныг нь өөрт нь муулах, өөрийгөө санал болгох. Энэ бүгд нь Ичээ маань зүгээр л жүжиглдэг. Өдийг хүртэл үерхсэн бүх огт нь бүгд л адилхан. Нэг л хэвийн тогтсон дөрөв шиг. Үүнээс болоод Ичээ маань хайр гэдэг зүйлийг зүгээр амсгаад л болох зүйл гээд ойлгочихсон байдаг. Үүнээсээ ч болоод ахыхаа найз охиноос салсан мэдрэмжийг ойлгохгүй үр тоож ирсэн байдаг. Нэгэнт Ичээгээс хариу ирээгүй хариуч гэж мессеж ирээгүй болохоо ёй маань аавынхаа ажил туслахаар ирсэн байдаг. Ёйч бодлогошорон юм зөөж байхад Оожикон туслыгээд ороод ирдэг. Оожи ээж дээр надаас асуугаад байсан Ёкото үсэг охин чи юу болсон гэж асуусан. Манай охинч тэр охин явхаа болчихсоо. Хэтэрхий бардам бас ичимхий болохоор жинхнээсээ дурлах юу болохыг ч мэддэггүй. Улам хичээх бүрдээ түүнээсээ холдчихдаг гэсэн Оожико маань хайртай болохоор л тэгж мэдэрч байгаа үстэй гэж хэлдэг. Түүний дэргээд өөрийнхөө сул талыг биш тог талыг харуулахыг хүсдэг. Түүнийг өвтгөхийг хүсдэггүй. Бас хаанч ямар залуу хүнтэй байсан бэ өөрөө мэдлгүй л харцаа тааруулчихдаг. Түүнээс харцаа салгаж чаддаггүй байдаг. Энэ ч л хайр үстэй гэж хэлдэг. Ёйч шууд Ичээг бодож байгаа юм чинь. Ёйч өөрийгөө хайртай гэдгээ ухаарад Оожикон талархснаа илэрхийлээд гараад явдаг. Чаас Оожико өөрийнхөө сэтгэлийг л илэрхийлээд байсан юм шиг байгаа. Ёйч аав руугаа аваа би явлаа гэд хормогчоо шидэд гардаг. Аавч юу вэ эсэргүүцдэг нас нь ирчихсэн юм уу гэд үлдэнэ. Ёйч шийдчихсэн янзтай уцаа бариад хоёр найз руугаа Ёкото байна уу гэж асуудаг. Хоёр найз нь ч байхгүй гэдэг боловч Нобора гих найз нь айгүй хурдан сэтгээд төрөөсний газар олоод өгдөг. Ёйч талархаад шууд тийшээ гүйж байгаамаа. Оройч болж фестивал эхэлжээ. Манай гурав фестивалд айл хэдий ирчихсэн байдаг. Яг зугаасах гээд эхлэх гэсэн дэгийн октод хурж ирснээ юу вэ? Та хэд гурвуулхнаа явж байгаа мó? Бидний урилгаас татгалцчихаад гэдэг. Тэгээ яагаад татгалцсан гэсэн чи Ичээг маань бодоод найзууд нь гурвуулхнаа явна гэд хэлчихсэн юм байлээ. Найз нь үнэхээр зүгээр юм уу гэд асуусан. Угаасаа хариу бичээг байгаа юм чи явахгүй л гэсэн үг үздэй гэд уцаа гаргаад харсан чинь чат нь яваагүй байдаг. Өө яана гэсэн найз нь арай штий одоо гэсэн яваад ядаж яхад уц чи 2% юм уу гэд сандрахчихнаа. Ах вэ гэд байжсэн нэг балаа угаа шууд гүрж ирээ суугдчихна. Даач Ичээ маань өөр өгдөггүй. Уцаа цэнэглэх гээд явнаа.
Энэ үед Ёй маань гүйсээр л байдаг. Өөрийгөө яг юу хийгээд байна гэд бодож байсан. Ичигээс маань чад хүрээд ирдэг. Үүндээ урамшаад үнэхээр л шийдэж байгаа юм чинь. Цэнэглэж олсонгүй гэж чатаа гартал Ёй чан чатыг нь уншчихсан байдаг. Үүнийг нь харсан Ичи маань шууд дараагийн дэлгүүр рүү гээд явна. Тэгээд явж байсан чинь нөгөө балан хэмжээ дахиад хурж ирснээ хоргоогоод байдаг. Ичи маань хөөгөөд одоо надгүйгээр хөгжилтэй байж алнаа. Нөгөө өд рүүгээ явчих гэсэн нөгөөд чи бүр салж өгдөггүй. Айгүй залхчихсан царай гаргаад явж байсан олны дундаас Ёйг маань харчихдаг. Яг энэ үед Ичи Ёйг маань яаж хардаг нь энэ дээр ил болдог. Ичи маань анхнаасаа л Ёйг сонирхдаг байж л дээ. Бусдаас өөр өдийг хүртэл уулзаж байсан охтуудаас нь илүү өгөөмөр сайхан сэтгэлтэй охин. Яагаад ч юм түүнээс нүдээ салгаж чаддгүй хаач уж байсан гинтэл түүнийг олоод харчихдаг. Ёйг харах бүртээ зөвхөн өөрийг л харж анхаарч байгаасаа гэсэн багахан шуналтай автдаг ажил дээ. Энэ хоёр маань харж толгораад Ичи маань Ёйг асуусан. Ёй маань шууд гүгээд явчихдаг. Араас нь Ичи гүгээд л явж байгаа. Ичи гарнаас нь барьж авангуудаа энэ хүртэл ирчгээд хайчих гээд байгаа юм гэсэн. Чи өөр эмэгтэйдээ байсан болохоор саад болчихгүй гэд хэлсэн. Ийм тэнэг асуудлаас болоод гэдэг энэ одоо өөрөө хардаж байснаа манай охины тэнэг асуудал гэж солилоороод. Ёйч дөрөвтойхоо шиг хэлнэ. Надад утгагүй зүйл биш ээ. Миний гарнаас хөтөлсөн, намайг хөөхөн гэж дуудсан. Намайг амттан дуртай гэж хэлсэн, намайг гүнж шиг тэрсэн. Энэ бүгд анхных байсан гэж хэлдэг. Ёйгийн араас анх удаа л ийм хүн сонирхож араас нь гүйж байсан учраас өөрийгөө амархан гэж бодогдуулахгүй тул хан басгож өөрийгөө хүчилж байсан гэдгийг хэлдэг. Энэ хийсэн бүх үйлдэл нь Ичигээс илүү сайхан үгс олон сонсох гэж, нэмээд Ичигээр хайрлуулах гэж, улам илүү анхааралд нүртэх гэж хийсэн. Сайн охин шиг жүжиглэх гэсэн бол уучлаарай гэж хэлдэг. Үүнийг сонссон Ичи маань тэгэхээр чи надад хайртай гэсэн үг гэж асуудаг. Ёй маань нэх бодохгүй шууд л тийм ээ гэж хариулна. Ичи шууд л тэгвэл над бага аваад над руу хараач гэж хэлдэг. Ёй бүр үсгэлэн төгөлдөр цаашаа за. Энэ хоёрыг албан ёсоор үргэлжсэн. Дээрээс нь манай YouTube маань 50000 subscribe болсныг тэмдэглээд доор хөөрхөн улаан хөтөн эмож үлдээгээрэй заяа. Ичи тэр цаана өгөх гээд Ёй маань Ичигийн цохилох зүрхний цохилтыг сонсож тогтлоод Ёйч тэгээд Ичиг холдуулах гад хүмүүс харлаач тий нөгөөд ирчүүл гэсэн тавих шинжгүй. Тийм л дээ гэж хэлээд хүзүүг нь үнсдэг. Тэгснээ хангалтгүй байна гэсний гарыг нь аваа дахиад үнснэ. Тэгээд давраад уруул руу зүтгэж байгаа юм чинь яг үнсчихлээ дээ гэсэн юу вэ? Манай Ёй маань үгүй сэтгэлээ бэлдээгүй байна гэд дарчихсан байдаг. Ичи маань зүгээрээ би хүлээж чадна гэд энэ хоёр маань нэх хөөрхөн. Тэгээд фестивал руугаа явахаар болноо. Ичи чинь хаваар зугаалгахдаа нөгөө хоёр тэнэгээс холуур явахгүй болохгүй. Нэрээ чиний над өмсөн Юката чинь чам зохиж байна. Би үнэхээр баяртай байна гэж хэлдэг. Охид хөгөөд минь өмсгөө байх уу гэж санаа зовхохын оронд хайртай үнийгээ бодож байгаарэ. Төвөнд зориулж өмсчил байгаа юм чи нөгөө хүн чам зохиноо зохиогүй байна хамаагүй баярлдаг юм шүү. За тэгээ дараа 7 өдрийн хүлээхэл болж тээ. Түр баяртай.